За өнөөдөр манай амрын үзэсгэлэн нэгдэд бол 23 хонж байна. Энэ 23 хоногийн хугацаанд бол одоо бас нэлээдгүй олон соёл урлагийн арга хэмжээ, за үзэсгэлэнгээ сурталчлах ийм ажлуудыг бас мөн байршлаа одоо бас иргэдэд таниулах ийм ажлуудыг нэлээдгүй хийлээ. Одоо үлдсэн хугацаанд бол бас одоо 7 хоногийн хугацаа энэ хугацаанд одоо яг нийт одоо ирээгүй байгаа иргэдийн хувьд одоо манай амрын үзэсгэлэнгээр зочлоор яагаад гэх юм бол одоо хамгийн хямд Улаанбаатар хотод болж байгаа үзэсгэлэнгүүдээс одоо түрээсгүйгээр яг үйлдвэр үнээр гараад тэгээд яг одоо тухайн хувь иргэний гар дээр очиж байгаа ийм одоо бүх төрлийн 50,000 төрлийн бүтээгдэхүүнээр 1000 үйлдвэрлэгч маань оролцож байгаа шүү гэдгийг бол аль биесээр хэлье, баярлалаа. Энэ хүмүүсийн хэлж байгаа шүү. За манай ер нь бол иргэд аягүй ам сайтай байгаа. Ягаад гэх юм бол энэ жилийн одоо онцлог бол бас хотын зэрэглэл дээр болж байгаа учраас одоо автомашинтай ч бас автомашингүйс энэ авийн хотхны нийт иргэд бол зүгээр алхаж орж ирээд одоо бас ингээд бүтээгдэхүүн авж байгаагаараа нэгдүгürt онцлог, хоёрдугаарт яг үйлдвэрлэгч энэ дотор одоо үйлчлэгээ үзүүлэхэд бол нэлээдгүй одоо орчин бол сайжирсан байна гэж байгаа. Одоо доклог дулаахан одоо бас ийм гоё орчинд бид нар бас үйлчлэгээ үзүүлж байгаад баярлалаа гэдэг талархлыг бол нэлээдгүй хэлж байгаа. За борлуулалт бол нэлээд сайн байна гэж байгаа. За өмнөх онуудынхаас бодох юм бол ялангуяа одоо хөөрг өндөр үнэтэй хөөрг мөрг бол нэлээдгүй сайн зарагдаж байгаа. За дээл бол нэлээд загварын дээлнүүд олон төрлөөр гарсан. За хүнсний бүтээгдэхүүн дээр бол 21 аймагаас бол оролцож байгаа аймагуудын одоо хүнсний бүтээгдэхүүн яг одоо хөдөө орон нутгаас ирсэн одоо эко бүтээгдэхүүнүүд бол орж ирж одоо энд одоо худалдаалагдж байгаа. За эхний одоо үйлдвэрлэгч нар маань бол хүнсэн дээр бол одоо борлуулалтаа хийж дуусаад хөдөө орон нутг руу бас явж байна. Тэгээд ер нь бол нэлээд амжилттай болж одоо явж байгаа ийм үзэсгэлэн байгаа. Нийт хэдэн төгрөгийн борлуулалт хийсэн мэт. За бид нар бол одоо ер нь бол өдөр тутам мэдээллүүдийг ер нь 7 хоногоор аваад байгаа юм. За эхний 14 хоногийн байдлаар бол нэг 2 тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийсэн мэдээтэй байсан. Тэгээ одоо бол бид нар нэгт өдөр мэдээг авах учраас одоо мэдээгээ бол гаргаад 27 өдөр хаалтан дээр бид нар нийт тэдэн тэрбум төгрөгийн одоо бас борлуулалт хийсэн, үр дүн ийм байсан, ийм дүрийг сайн оролцсон. Хувь одоо үйлдвэрлэгч нараас бас сайн оролцож байгаа. Дараагийн одоо бид нар дэмжиж ажиллах үйлдвэрлэгч нарыг бас тодруулах ийм үйл ажиллагааг бол хаалт ажиллагаан дээр хийхээр төлөвлөж байгаа. Миний хувьд өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа туйлыг баяртай. Тэгээд нийслэл хотоос энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа гэсэн хувьяасаа бол баяр хүргэж байна. Тэгээд өнөөдөр бол дан ганцхан нийслэл хот гэдэггүй босод орон нутгаас ч гэсэн жижиг дунд үйлдвэрлэгч нар оролцож энэ арга хэмжээнд бас оролцож байгаад их баяртай. Би өөрөө бол хувьдаа өнөөдөр анхныхаа худалдаа авалт хийгээд өнөөдөр одоо ингээ өмсөж зогсож байна. Тэгээд цаашаа ч гэсэн одоо үргэлжлүүлээд би худалдаа авалт хийгээд явна. Тэгээд монголчуудаа нийт ард иргэдтэй бас цагаан сарын бэлтгэлээ хангаж байгаа хаа гэж итгэж байна. Цагаан сарын талаар мэдгүй явах би Монголоос бас амьдраад 3 жилийн хэдийн өнгөрөөсөн байна. Тэгээд би бол цагаан сараар бэлддэг, хүн болгоны бэлддэг, цагаан эд олбоо гэдэг бүх юмаа бэлддэг. Тэгээд би бол бас цагаан сараар өмсдөг, бас цөөнгүй тооны дээлтэй болчихсон байна. Тэгээд найз нөхдөөрөө бас хамтраад бас буу зөрчил бэлддэг байгаа. Зүгээр малгай бол зүгээр таалагдаад сонгочлаа. Тэгээд дээр нь бас миний эхнэр зогч гинэ гэж хэлсэн учраас би энэ худалдаа авалтыг хийлээ. Тэгээд эх өдрүүдэд ч гэсэн энэ малгайгаа өмснө. Би ч гэсэн энэ шинэ жилээр бас шинэ дээл өмсөх гэж захиалцсан байгаа. Тэгээд тэр дээлний маань өнгөтэй бас энэ малгай маань захна гэж бодож байна. Амар байна. Тэгээд бүх нийт монголчуудтай ирж буй шинэ онд аз жаргал эрүүл мэндээр дүүрэн байхыг өрөөе. Тэгээд ирж байгаа могоо жилдээ та бүхнийг сайхан шинжлээрэй гэж хүсэж байна. Бээжинд Бразил хэлтэн цааны яамд ажилладаг бас Бразил болон Монгол үйлдвэрлэлийг хэлдэг тийм. Тэгээд Монгол ирсэн Монгол энд ирсэндээ энэ үзэсгэлэн ирсэндээ маш таатай байна. Ингээд ийм олон жижиг үйлдвэрлэгчид мянган шиг компани ингээд өөрсдийнхөө ажлыг танилцуулж байхдаа үнэхээр засгийн газар ингэ дэмжиж байгаад маш сайн байна. Тэгээд хүмүүс наашаа ирж үзэж бас жижиг энэ үйлдвэрлэгчийг дэмжээрэй, сонирхоорой. Монголд ингээд ирээд төрсэн сэтгэл нь болохоор Монгол улс байгаа одоо Монгол хүмүүс
одоо Монгол зах зээл жижигэнтэй ч юм уу ингэж голж ээж магадгүй. Гэтэ битгий голоорой. Монгол бол шинэ сайн зөндөө юм байна. Тэг зах зээл нь хөө жижигэн ч гэсэн хүмүүс нь шинэ сод юм дуртай. Гадаад орн гэхээр л гоё сайхан байдаг гэж бодох хэрэггүй. Монгол ч гэсэн авах юм байна. Хэрвээ зах зээлийн маркетаа олж чадах юм бол бизнес хийх мөнгө олох болчин бас сайн байна. Сайхан амьдрах боломж бас байна. Бага шүү гэж. Өнгөрсөн жил ингээд найзуудаа авчирсан би одоо өөрсдийнхээ гадаад найзууд дандаа ингээд ууж байгаа Монголыг ирж үзээрэй, наадмыг ирж үзээрэй гэсэн. 9 сард 10 сард найзууд минь ирсэн хөдөөгөр маш их явсан Монголын тэм сайхан төгс ойлгох туршлагатай газруудаараа очиж ирсэн. Тэгээ үнэхээр сэтгэл өндөр бацаа одоо бас дахиад ураад байгаа. Энэ жилийн наадмаар маш олон ирэх баха. I didn't have time yet. Худалдаа авалт тийм дөнгөж цаг ирсэн. Тэгээ одоо тайрч авч үзэж байгаа худалдаа авалт тийм ээ. To explore different ways. Хийж байгаа юм өөрийнхөө хийж байгаа бүтээлдээ итгээрэй. Тэгээ сайн үзүүлээд харуулад тууштай байгаарай. Амжилттай болох байхаа. Тэгээд эндээс сайн сайхан хүсийг аз. Монгол улсын том фэн итгэдэг тэгээ хүмүүс та нар үлдээрээ хичээгээрээ олноо гэж дандаа хэлдэг. We're very successful for all of them.